Би ариун сүнсний ажилтай сумыг олон жил хайж байгаад эзэн эргэн ирсэн гэж зүүнний аян гэрчилдгийг саяхан сонссон учраас судалж үзхийг хүссэн юм. Бурхан талархъя. Библиэд ингэж байдаг. Эзэн Есүс өчигдөр өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ. Эзэн эргэж ирсэн бол Есүс гэж нэрлэгдсээр байх ёстой. Яагаад нэрээ төгс хүчит бурхан болгож өөрчлөн гэж. Библиэд ингэж байдаг. Эзэн Есүс өчигдөр өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ. Энэ нь Бурханы хувиршгүй зан чанар мөн чанарыг хэлж байгаа юм. Энэ нь Бурханы нэр өөрчлөгдөхгүй гэсэн үг биш. Тийм ээ. Хуулийн эрен үед Бурханыг Йехова гэдэг байсан. Нэгүслийн эрен үед Бурханы нэр Есүс болсон. Бурханы нэр өөрчлөгдөж байгаа биз дээ? Эзэн Есүсийн илрэлт ажил нь Йеховагийн илрэлт ажил байсан биш үү? Эзэн Есүс Йехова хоёр нэг байсан биш үү? Эрен үе бүрд Бурханы нэр өөрчлөгдөж болдгийг бид үүнээс харж болно. Гэхдээ Бурханы мөн чанар, зан чанар өөрчлөгддөггүй. Эцсийн өдрүүдэд төгс хүчит Бурхан ажиллахаар гарч ирсэн. Хэдийгээр Бурханы нэр өөрчлөгдсөн ч зан чанар, мөн чанар нь адилхан хэвээр байгааг бид бүх илэрхийлсэн үннээс нь харж болно. Түүнийг Йехова, Есүс эсвэл төгс хүчит Бурхан гэж дуудсан ч бай. Бурхан бол нэг Бурхан, сүнс бол нэг сүнс. Эзэн Есүс өчигдөр өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ гэдэг ишлэлийг бид ингэж ойлгох ёстой. Таны үг утга учиртай байна. Тийм ээ. Эцсийн өдрүүдэд Бурханыг төгс хүчит бурхан гэж нэрлэсэнд Библийн үндэслэл байгаа юу? Мэдээж байгаа. Бурхан эцсийн өдрүүдэд шинэ нэртэй болно гэж Библиэд аль эрт зөгнсөн. Исая 62-ын 2-т хэлснээр үндэстнүүд чиний зөвхт байдлыг харж бүх хаад чиний алдрыг харна. Тэгээд Йеховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ. Бас илчлэл номд зөгнөлүүд байдаг. Ялагчийг би өөрийн Бурханы сүмдээ багна болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр өөрийн Бурханы нэрийг, Бурханы хотын нэр, өөрийн шинэ нэрийг бичнэ. Би бол байгаа, байсан, мөн хожим ирэх төгс хүчтэй Альфа ба Омега. Амен. Энэ зөгнөлүүд бидэнд Бурхан эргэн ирэхдээ төгс хүчит гэх шинэ нэртэй болно гэдгийг хэлдэг. Тэр бол төгс хүчит Бурхан. Амен. Тэгэхээр Бурхан шинэ нэртэй болсон нь Библийн үндслэлтэй юм байна. Бурханы нэрийн үнний тухайд төгс хүчит Бурханы үгийг уншвал бүх юм тодорхой болно. Эрен үе ажлын үе шат болгон дэх миний нэр уул үндэсгүй биш. Харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг. Нэр болгон нэг эрен үеийг төлөөлдөг. Йехова нь хуулийн эрен үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөрөгдөг Бурханаа дууддаг хүндэтгсэн нэр юм. Есүс нь нэгүслийн эрен үеийг төлөөлдөг ба нэгүслийн эрен үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Эрен үе бүрт Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг. Тэр яаж өөрөөр эрен үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зуралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Йехова, Есүс хоёр нэг атлаа. Яагаад өөр эрен үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрен үе ялгаатаагаас болдгоо гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр эрен үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрен үеийг өөрчилж эрен үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэгч нэр Бурханыг өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрен үедх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг. Энэ нь түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрен үеийг төлөөлөхийн тулд Бурхан өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно. Амен. Намайг нэг үе Йехова гэдэг байсан.
Түүнчлэн Месиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлж хүндэлсэндээ аврагч Есүс гэж нэг үе нэрлсэн. Гэвч өнөөдөр би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Яхова юм уу, Есүс биш. Харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан энэ нэрийн үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан өөрөө билээ. Хүмүүс надтай хизээж харьцаж байгаагүй, намайг хизээж мэдэж байгаагүй бөгөөд миний зан чанарыг хизээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрлзэх гал адил хүч чадлаар дүүрч эрх мэдлэр бялхан байдаг. Миний үгээр шөөгдөхгүй ганц ч хүн нэгч зүйл байхгүй. Дүрлзэх галаар ариусгахдахгүй ганц ч хүн нэгч зүйл байхгүй. Аамен. Яваанда бүх улс орон миний үгээс болоод өрөөгдөнө. Мөн миний үгээс болж бут нэргүүлнэ. Энэ маягаар эцсийн өдрүүдэд бүх хүн намайг эргэж ирсэн аврагч гэдгийг, бүх хүн төрлөختнийг байлдан дагуулдаг төгс хүчит Бурхан гэдгийг Амен. бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөөл, бүх зүйлийг илчлэх зөвхт байдлын нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн миний ажил энэ юм. Би бол зөвхт Бурхан агаад төөнөх нар, дүрлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох намайг бүх хүн шүтэн мөргөж тэгснээрээ тэд миний жинхэнэ царайг харах юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн золин аврагч биш. Харин тэнгэр газар, тэнгис далай даяарах бүх бүтээлийн Бурхан билээ. Аамен. Сайхан дуу хоолой мөн. Тийм ээ. Төгс хүчит Бурханы үг үнэхээр эрх мэдэлтэй юм. Бурханы нэрсэд маш олон нууц байдаг. Нэр болгоно нь Бурханы зан чанар, Бурханы ажлын нэг үе шатыг төлөөлдөг. Би энийг ерөөсөө мэддэггүй байж. Ямар гайхалтай юм бэ? Эзэнт талархах. Тийм ээ. Бурхан өөрөөр эрен үед өөрөөр нэр авсан нь хинээч үг висгэж чадахгүй баримт. Тийм шүү. Тийм ээ. Хэдийгээр Бурхан эрен үе бүрд өөр нэр авч өөр ажил хийдэгч мөн чанар, зан чанар нь өөрчлөгдөөгүй. Цорын ганц Бурхан л байдаг. Тэр үргэлж ажиллаж хүн төрлөختнийг залж чиглүүлж байгаа. Нэгүслийн эрен үед Бурхан Махбод болж Есүс гэх нэрийн дор хүн төрлөختнийг золин аврах ажил хийсэн. Тэр эцсийн өдрүүдэд хүний хүү болж дахин бие махбодтой болоод төгс хүчит Бурхан нэрээр гарч ирж ажиллаж үннийг илэрхийлж шүүлтийн ажил хийж байгаа. Төгс хүчит Бурхан үг ашиглан хүмүүсийг илчилж шүүдэг. Бас биднийг сорж цэвэршүүлдэг. Тэр биднийг сатаанлаг завхарсан зан чанараас, сатааны хүчнээс аварж байгаа. Эзэнт талархах. Төгс хүчит Бурхан бүлэг ялагчдыг аль хэдийн бий болгосон. Тэд Бурханыг дагахын тулд бүхнийг орхиж, Бурханы илрэлт ажлыг гэрчилж, дэлхийн өнцөг болон бүрд хаанчлалын сайн мэдээг түгээж байгаа. Амен. Христийн хаанчил аль хэдийн газар дэлхий дээр гарч ирснийг баримтууд харуулдаг. Аамен. Эзэнт талархах. Эзэнт талархъя. Тийм ээ. Энэ бүх жилүүдэд бид эцсийн өдрүүдэд эзэн бүх хүнийг шүүхээр сүр жавхлантайгаар эргэн ирж сайныг шагнаж мөнх шийтгэн гэж хэлсээр ирсэн. Одоо та нар төгс хүчит Бурхан үннийг илэрхийлж шүүлтийн ажил хийж байна гэлээ. Эзний зөвгөнлүүд үнэхээр биелсэн юм шиг байна. Энэ зөв байж таарна. Тийм ээ.